хичээл маань эхэлж байна. Бид өнгөрсөн хичээлээр 关照有课 联系гэх мэт үгнээс гадна 能不能留个你的 гэсэн хэллэгийг мэдэж авсан. Эдгээрийг давчхан давтъя. Эхний үг бол 关照 харж хандах гэсэн утгатаас гадна мэдэгдэх, дуулгах гэсэн утгатай. Харин хятад хэлэнд 照顾 гэсэн үг нь мөн яг ийм утгыг илэрхийлдэг. Жишээ нь 非常感谢您对我的关照. 非常感谢您对我的照顾. Намайг харж хандаж байсанд маш их баярлалаа гэж орчуулах нэ. Тэгэхээр 关照 болон 照顾хоёрын ялгаа нь тэдгээрийн хэрэглээнд байдаг. Өөрөөр хэлбэл 关照нь зөвхөн хүнийг харж хандах гэсэн утгатай бол харин 照顾нь эд зүйлийг харж хандах гэсэн утгаар хэрэглэгддэг байна. Жишээг харъя. 我去买票，你照顾一下行李. Би тасалбаранд явлаа. Чи ачаагаа харж бай. 人生不熟，请您多关照. Хүн сайн танихгүй тул намайг харж хандж байгаарай. Дээр хэсэлчлэн 关照 мөн дуулгах гэсэн утгыг илэрхийлдэг шүү дээ. Жишээг харъя. 你走的时候请关照一声. Чи явах үеэрээ нэг дуулгах хараа. Өмнөх хичээлээр үтсэн бас нэг үг бол 有课 завтай гэсэн утгатай. Жишээнээс харъя. 我今天有课没事做. Би өнөөдөр завтай хийгээд байх юмгүй. Бидний үтсэн бас нэг үг бол харилцан холбогдох гэсэн утгатай 联系 гэсэн үг ба энэ нь 联络 гэдэг үгтэй яг ижлэх утгатай. Жишээ нь харъя. 我通过电子邮件跟他联系上了. 我通过电子邮件跟他联络上了. Би түүнтэй захин шуудангаар холбогдсон. Харин энэ хоёр үгийн ялгаа нь 连线 нэр үг болдог, мөн үйл үг болдог бол 连络 зөвхөн үйл үг болдгоороо онцлогтой. Жишээ нь 现在你跟他还没有联系. Чи одоо түүнтэй холбоотой байгаа юу? Өмнөх хичээлийн сүүлийн хэллэгийг харъя. Энэ нь 能不能留个你的 буюу надад үлдээж болох уу гэсэн утгатай үг юм. Үүнийг мөн 能不能告诉我你的надад хэлж болох уу гэсэн хэлбэрээр ч хэрэглэж болно. Жишээнээс харъя. 能不能留个你的电话或电子邮箱? Усны дугаараа юм уу? Захим хаягаа үлдээж болох уу? Гэх мэтээр хэрэглэнэ. Ингээд бид өмнөх хичээлийнхаа агуулгыг товчхон давтлаа. Харин одоо шинэ хичээлээ үзцгээе. Бид өнөөдрийнхээ хичээлээр 过奖, 高手, 不敢当, 而已, 谦虚гэх мэт үг хэлхийг үзүүлнэ. Дорны арт түмэн харьцангуй бүрэг ичхэнхий сэтгэлийн хөдөлгөөн багтаа хүмүүс байдаг шүү дээ. Энэ тодорхойлолтод манай монголчууд ч багтдаг. Харин барууныхан нээлттэй бие төвтэй хүмүүс байдаг. Жишээ нь тэд өөрийг нь магтан сайшаавал талархал илэрхийлэн хүлээж авдаг. Энэ тохиолдолд харин Азийн яадаг бол дараах бичлэгээс мэдэж авцгаая. 明天我们一起去打乒乓球吧。好啊，我也喜欢打乒乓球。听说你的乒乓球打得可好了，是个高手。过奖了，高手我可不敢当，我只是从小就喜欢打而已。你太谦虚了，教教我吧。走吧，我们去打打。 Тэгэхээр Азийнхан өөрийг нь магтахад илгээр татгалздаг байх нь. Харин одоо бичвэрт гарсан шинэ үг хэллэгээ мэдээж авцгаая. Энэ нь магтаал сайшаалын хариуд хэлдэг ёсрохлын үг юм. Жишээ нь 我的工作并不很好，您是过奖了. Миний ажил төдийлөн сайнгүй шүү дээ. Та хэд магтаж байна. Харин манай бичлэгт 听说你的乒乓球打得可好了，是个高手。 Xiao Hong, туяа ширээний теннисийг сайн тоглодог гэдгийг чи мэдэх үү? Мастер шүү дээ. 过奖了, хэд магтаж байна. Гэх мэтээр хариулж байсан. Тэгвэл та бүхэн дараах харилцаа яран гарах хүмүүсийн зүс царийг нь ажиглан тоглох үгийг нөхөөрэй. 这么快就修好了? 你真是个电脑专家. 你唱歌唱得比歌手好听. Хариугаа тулгая. Эхний үйлдвэрт дүрслэгдсэн зураг нь Европ царайтай хүмүүс байна. Тиймээс магтаалын хариуд мэдээж шээшээ гэж хариулах нь дамжиггүй. Үйлдвэр орчуулбал 这么快就修好了，你真是个电脑专家. 谢谢. Ийм хурдан засчихаа юу. Чи үнэхээр компьютерийн мэрэгчлээ юм аа. Баярлалаа.
Харин дараагийн өгүүлбэрт Аз цариуцтай хүмүүс дүрслэгдсэн байгаад бол Магтаалын хариуд мэдээж Гуозян гэж хариулах нь илбэг байгаа. Жишээ нь 你唱歌唱得比歌手好听。过奖啦. Чи дуучнаас ч илүү сайхан дуулж байна. Хит магтаж байна гэх мэтээр явна. Тэгвэл аливаа зүйлийг хийгээд гарчсан хүмүүсийг хэрхэн магтдгийг бичлэгний өгүүлбэрээс иргэн нэг харъя. 听说你的乒乓球打得可好了，是个高手。 Мэргэжилтэй юм аа гэх мэтээр магтах нь. Энэ үгээ мөн харилцагчаа магтахад хэлдэг байх нь. Жишээ нь 电脑高手 компьютерийн мастер, 游戏高手 тоглоомын мэргэжилтэн гэх мэт. Өгүүлбэрт орсон байдлыг нь харъя. 我的朋友是一位写文章的高手. Манай найз зохион бичлийг бичгтээ бүр мэргэсцэн. Харин одоо та бүхэн 高手 гэсэн үгийг ашиглан дараах зурганд нэр өгөөрэй. Эхний өгүүлбэрийг жишээ болгон харъя. 乒乓球高手, ширээний теннисний мастер. Харин би та бүхэнд хэрэгтэй үгийг нь монголоор хэлж өгье. Амттан, шивэх, усан цэлэлт. Хариугаа харъя. 点心高手, амттны мэргэжилтэн. 打字高手, мэргэжлийн шивэгч. 游泳高手, цэлэлтийн мастер гэх мэтээр нэр оноод болох юм. Харин одоо бичлэгт орсон дараагийн үгийг харъя. Энэ бол 我只是从小就喜欢打而已。 тэгэхээр 只是而已гэдэг нь зөвхөн төдий хэтрэхгүй гэх мэт утгыг агуулдаг. Өгүүлбэр орчуулъя. Би багасаа л тоглодог байснаас хэтрэхгүй гэж орчуулах нэ. Тэгвэл дараагийн өгүүлбэрийг та бүхэн орчуулаарай. 过奖了，我只是喜欢玩电脑而已。 Орчуулгын хувилбараа тулгацгаая. Хит магтж байна. Би зөвхөн компьютер тоглодгоос хэтрэхгүй. Өнөөдрийн хичээлээр үзэх сүүлийн үг бол чэншү, даруу төлөв гэсэн утгатай үг юм. Тэгвэл хятад хэлэнд чэншүн хэмээх үг нь яг ийм утгыг агуулдаг. Өгүүлбэрт орсон байдлыг нь харъя. 有一个谦逊的态度，才能听得进别人的意见，改自己的工作。有一个谦虚的态度，才能听得进别人的意见，改自己的工作。 Даруу байснаар хүний хэлсэн саналыг сонсож хүлээж авч өөрийн ажлаа илүү сайжруулна гэж орчуулна. Харин одоо ялгааг нь мэдэж авъя. Чэншү гэдэг нь үйл үгийн үүргээр хэрэглэгддэг бол чэншүн зөвхөн тэмдэг нэрийн үүргээр л ордог. Өгүүлбэрээс дэлгэрэнгүй харъя. 你别谦逊了，谁不知道你在这个学科是有名的权威。 Чи даруу зан гаргах хэрэггүй. Чамайг энэ салбартаа нэр хүндтэй гэдгийг хэн мэдэхгүй байсан юм. Харин одоо та бүхэн дараах өгүүлбэрт тохирох үгийг нь сонгоод нөхөөрэй. 他了一番，最后答应给我们写一篇稿子。 Өгснөө тулгая. 他谦虚了一番，最后答应给我们写了一篇稿子。 Тэр нэг хэсэгтээ даруу зан гаргаж байгаад эцэст нь бидэнд их бичиж өгөхийг зөвшөөрөв. Энэ өгүүлбэрт чэншү гэсэн үг олох ёстой бай. Учир нь ардаа ифан буюу үйл үгийн араас ордог нөхөр гишүүн авсан байна. Ингээд бид мэдэх ёстой үг хэллэгээ бүгдийг нь үзлээ. Харин одоо бичлэгээ хамтдаа орчуулцгаая. 明天我们一起去打乒乓球吧。 Маргааш хамтдаа явж ширээний теннис тоглоцгаая. 好啊，我也喜欢打乒乓球。 Тэгэлдээ би ч ширээний теннис тоглох дуртай шүү. 听说你的乒乓球打得可好了，是个高手。 Би чамайг ширээний теннис их сайн тоглодог гэж сонссон. Чи ч мастер шүү дээ. 过奖了，高手我可不敢当，我只是从小就喜欢打而已。 Хэтрүүлж байна. Мастер гэж яаж болох вэ? Би зөвхөн багасаа тоглодог байснаас хэтрэхгүй. 你太谦虚了，教教我吧。 Чи хэтэрхий дарах юм байна. Надад заагаад өгөөрэй. 走吧，我们去打打。 Яваа тоглоцгоё. Харин одоо та бүхэн бичлэгээ бүрэн ихээр дахин нэг сонсоорой. 明天我们一起去打乒乓球吧。 好啊，我也喜欢打乒乓球。 听说你的乒乓球打得可好了，是个高手。
过奖了，高手我可不敢当，我只是从小就喜欢打而已。你太谦虚了，教教我吧。走吧，我们去打打。 Ингээд бид өнөөдрийнхөө үтсэн агуулгыг баттгаж сонсох дасгал ажиллая. Та бүхэн бичлэгнээс дараах асуултын хариултыг олоорой. 蛋糕是从哪儿买的? Бялуг хаанаас авсан бэ? 和大华觉得蛋糕怎么样? 和大华бялуг ямар санагдсан бэ? 金智英觉得自己可以开蛋糕店吗? 진지인 өөрийгөө бялууны дэлгүүр нээж болохоор гэж бодсон уу? 大华，来尝尝我给你带来的蛋糕。真好吃，在哪儿买的？是我亲手做的，味道还行吧？你做的？比蛋糕店卖的还好吃，而且没有那么甜。你可以当1级蛋糕师。谢谢，我可不敢当，我只是喜欢做蛋糕而已。说真的，你开个蛋糕店吧，到时候我帮你在校园网上一宣传，肯定有很多学生来买，一定火。过奖了，过奖了，我的蛋糕比蛋糕店的还差远了。再说，我也只是做着玩玩而已。асуултынхаа хариулт харуулцгаая. 蛋糕是从哪儿买的? гэсэн асуулт нь 是金智英亲手做的. 진지인 өөрийн гараар хийсэн гэж хариулах бол 和大华觉得蛋糕怎么样? гэсэн асуулт нь 比蛋糕店卖的还好吃. Бялууны дэлгүүр зардаг бялуунаас ч илүү амттай гэж хариулах нь. Харин сүүлийн асуулт болох 金智英觉得自己可以开蛋糕店吗? гэсэн асуултанд бичлэгт байсан 我的蛋糕比蛋糕店的还差远了. Миний хийсэн бялуу дэлгүүрийн бялуунаас хол дутуу гэж хариулах нэ. Одоо харин бичлэгний өгүүлбэрүүдэд нэг бүрчлэн харъя. 大华来尝尝我给你带来的蛋糕. 大华 миний авсан бялууг ирээд амсдаа. 真好吃，在哪儿买的? Үнэхээр амттай. Хаанаас авсан бэ? 是我亲手做的，味道还行吧。 Би өөрийн гараар хийсэн амтан болж юу? 你做的比蛋糕店卖的还好吃，而且没有那么甜。你可以当1级蛋糕师。Чи хийсэн бялууны дэлгүүрээс ч илүү амттай юм. Тэгээд ч тийм ялон биш. Чи бялууны мэрэгжилтэн болж болох юм биш үү? 谢谢，我可不敢当，我只是喜欢做蛋糕而已。 Баярлалаа, би бол чадахгүй. Би зүгээр л торт хийх дуртай л төдий. 说真的，你开个蛋糕店吧，后我帮你在校园网上一宣传，肯有很多学生来买，一定火。Үнэн шүү, чи бялууны дэлгүүр нээж. Тэр үед би чам сургуулийн хотхны захим хуудсанд зар хийж өгнө. Олон оюутнууд аваад шуугуулж өгнө дөө. 过奖了，过奖了，我的蛋糕比蛋糕店的还差远了。 再说，我也只是做着玩玩而已。Хэтрүүлж магтаад байна. Миний хийсэн бялуу дэлгүүрийн бялуунаас хол дутуу. Тэгээд би зөвхөн хийж тоглохоос цаашгүй. Үзэгчдээ одоо харин та бүхэн бичлэгээ дахин нэг сонсоорой. 大华，来尝尝我给你带来的蛋糕。真好吃，在哪儿买的？是我亲手做的，味道还行吧？你做的？比蛋糕店卖的还好吃，而且没有那么甜。
你可以当1级蛋糕师。谢谢，我可不敢当，我只是喜欢做蛋糕而已。说真的，你开个蛋糕店吧，到时候我帮你在校园网上一宣传，肯定有很多学生来买，一定火。过奖了，过奖了，我的蛋糕比蛋糕店的还差远了。再说，我也只是做着玩玩而已。Ингээд манай өнөөдрийн хичээл дүүгээр өндөрлөж байна. Бид өнөөдрийнхээ хичээлээр 过奖, 高手, 不敢当, 而已, 谦虚гэх мэт үг хэллэгийг үзлээ. Харин дараагийн хичээлээр 老实, 配合, 肯定, 自然гэх мэт үг хэллэгийг мэдэж авах болно. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчдээ. 再见. Ихтгэлийн маань 7 тэрбум хүн амтай. Мөн 200 гаруй улс, 2500 гаруй үндэстэнтэй бөгөөд одоогоор бүртгэгдсэн 5651-ийг хэлээ. Харин хятад хэлээр дэлхий дээр 20% нь буюу 5 хүн тутмын нэг нь ярьдаг байна. Шинэ эсэлтүүдээ авч эхэллээ. Бүртгэл 2017 оны 3 дугаар сарын 9 хүртэл бүртгэж байна. Гүнз боловсролын төв.